Бов оюун чимэг хэмээн нэршсэн гишүүн оюун чимэг нэрээ өөрчлөх туйлын дуртай хүн бололтой. Хан уул дүүргийн 1933 дугаар хэсгийн хороон санал өгсөн байна гишүүн санал өгсөн хуудасаа олон түмэнд дэлгэснээр Бов нэрнээсээ төр шилжиж Лалармаа гэдэг нэр авлаа. Дээрээс нь хууль зөрчигч хэмээн жижлүүлж багада 14 хоног баривчлагдах хэрэг үлдэн олон нийтэд ад үзэгдэв. Уг гарвал нь телевиз радиотой холбоотой сэтгүүлч мэрэгжилтэй хүн атлаа арай л дэндүү мэдрэмжгүй нэг темирхүүл хүн юм байна. Сэтгэлийнхээ хөдлөлөөр юм ярьж бичдэг. Гидснийхээ тушаалаар боовж ихж гудардаг цаг нь өнгөрсөн гэдгээ мэдэхгүй л яваад байгаа бололтой. Энэ хүнтэй зааж зөвлөдөг нэг хүн олж өгмөр юм да ангийнх нь.